Сайн бацхан үзэгчдээ өндрхаа мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн боллоо. Эхний мэдээнд анхаарлаа хандуулно. Монгол улсын гарчилсан шинэ үндсэн хууль батлагдсны 34 жилийн тохиож байна. Хинтээ аймгаас үндсэн хууль батлалцахад 23 депутат бий бөгөөд аймгийн удирдлагууд эдгээр депутатыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хинтээ аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний ажлын алмаас ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсны түүхт 34 жилийн өгтөн түүхэн хуулийг батлалцсан гар бие оролцсон депутатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ингэхдээ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд болон төрийн албан хаагчдыг оролцуулан хэдний хууль баталцахад оруулсан түүхэн дурсамж депутатуудын үзэл бодлыг сонцож хүндэтгэл үзүүлсэн юм а. Дагуу энэ жил бид 34 дахь өдрийг тохиолдуулж одоо бас үндсэн хуулийг баталж ирсэн одоо Хинтээ аймгийн хэмжээнд 23 депутат тухайн үеийн сум сангийн аж ахуйг төлөө сонгож ирсэн. Энэ одоо депутатуудынхаа сэрүүн тунгалаг байгаа одоо хүмүүсээ бас урьж оролцуулж за ингээд одоо санал бодлыг одоо сонсож за тухайн үеийн одоо үндсэн хууль батлах явцад одоо ямархуу үзэл бодлууд дээр нь ямархуу одоо нөхцөл байдлын хувьд ч гэсэн ямар одоо зүйл юунд дунд одоо үндсэн хуулийг хэрхэн баталж ирсэн. За дээр нь одоо энэ үндсэн хууль маань одоо бас хэрэгжилтийн шатнд нь одоо тухайн ямар ажуудлууд гэдгийг юм уу эсвэл олд амжилтууд байгаа юм бэ гэдэг талаас нь одоо анх баталсан хүмүүсээс нь сонсох сэтгэлийн одоо сонсох дурсамжийг яриулах. За тэрийг нь одоо үед одоо бид төрийн болон ажиллаж байгаа төрийн албан хаагчид за иргэдэд олон нийтэд бас илүү сурчлах гэдэг энэ ажлуудыг одоо хийж хэрэгжүүлж байгаа. За өнөөдөр одоо ардчилсан үндсэн хууль баталсан аймгаас одоо тухайн үедээ сонгогдож одоо депутат болж үндсэн хууль баталсан одоо депутатуудаа Хинтээ аймгийн засаг даргын намын газар иргэдийн төлөөлөгчдийн хурал одоо хүлээж авч байна. Хүндэтгэл үзүүллээ. За мөн одоо хамгийн гол асуудал нь бол одоо энэ төрийн албан хаагч нар бол одоо энэ хүмүүсийн одоо тэр үндсэн хууль баталцж ирсэн үе болон одоо энэ залуу хойч үедээ энэ тэр үндсэн хуулийн талаар мөн төрийн албаны одоо албан хаагчийн ёс зүйн талаар одоо сайхан яриа өрнүүлсэн ийм арга хэмжээ болж байна. Ажилчин, малчин, тариачин, сэхэтэн гэд нийгмийн бүхий л давхаргаас сонгон төлөөллийн арчлалын зарчмаар сонгогдсон депутатуудын хувьд хууль баталцахад бүх давхаргын үг үзэл бодол санааг тусгаж чадсан. Гэвч нийгэм өөрчлөгдөхийн хэрээр зарим зүйл заалтыг өөрчлөх шаардлага тулгарч буйг тэд онцлон хэлж байна. Бид үндсэн хууль баталгахдаа хэдэн алдаа гаргасан байна. Юу гэвэл их хурлын гишүүдийг ажиллаа хийж чадахгүй эргүүлэн татдаг тийм томоохон заалт оруулах байсан байна. Хоёрдугаарт хоёр тангимтай их хурл үе дүгнэн батлахч оролцсолдоо тэгэж чадаагүй. Хоёр тангимтай их хурл байсан бол одооных шиг юм замбраагүй үйл явдал гарахгүй болов гэсэн бодол надад байна. За Монгол улсын үндсэн хуулийн хамгийн чухал зүйл бол хоёрдугаар бүлэг л дээ. Иргэдийн эрх хэрэгжүүлээ. Үг хэлэх, үзэл бодоо чөлөөтэй илэрхийлэх гэдэг маш чухал зүйл. За одоо яаж нөхөр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх том нарын шүүмжилсэн хүмүүсийг шарандаа гэж чадчих юм. Энэ одоо үндсэн хууль зөрчигдөж байна гэсэн үг гэж би үзэж байгаа юм. Үндсэн хууль баталсныхаа хувьд. За хоёрдугаар зүйлийн нэг чухал заалт бол ажил мэргэжлээ чөлөөтэй сонгоно гэж байгаа. Үндсэн хуулийн 2-р 14-р зүйлийн 4-т. Энэ би 29 настай баталцж байсан. Хинтээ аймгийн Жаргалтан сумын 408 дугаар тойргоос анх одоо Хинтээ аймгаас бол ардчилсан намайг төлөөлж 3 залуу оролцож байлаа. Энэ ган зэрэг, Пенлэн ган зэрэг баяр сайхан тэгээд би дуран харсан намаас сонгогдож байлаа. Залууч байж тэр үед 29 настай. Энэ за үндсэн хуулийн хууль бол бүх хуулиудын эцэг хууль энэ хуулийг баталцах хүнтэй одоо үүрэг хүлээлгсэн жаргалтаачуудаа бол би маш их талархаж баярлж явдаг юм аа. Өөрөөгөө зөвлөгөө яг бид нар энэ их л үнэлж хөндлөж явдаг. Жил болгон одоо аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурал Улаанбаатарт улсын их хурал одоо бид хүлээж авна. Мөн одоо биднийг үндсэн хууль батлагдсан төвөгт орон төлөөгөөр 70 сая төгрөг
бидэнд одоо бэлнээр өгсөн. Тэр бол бидний амьдралд одоо маш их одоо хувь нэмэрсэн шүү дээ. Тэрний хүсэнд бид одоо өнөөдөр баяртай соронтой сэтгэл санаа амар явуулсан. Ер нь одоо хүндлүүлэх гэдэг бол сайхан, хүндлэлийг хүлээж авах гэдэг бол бүр сайхан. Хинтээ аймгийн эдгээр 23 депутатуудын 12 нь өдгөө амьд бөгөөд Хөдөлмөрийн Баатар, Гавьяат эдийн засагч, Соёлын Гавьяат зүтгэлтэн, Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан, Хөдөө аж ахуйн Гавьяат ажилтан, Хөдөлмөрийн Гавьяаны улаан түгийн одон зэрэг шагналуудаар тэд шагнагджээ. Дараагийн мэдээ. Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яамны сайд Бадамсүрэн хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яамны 2026 онд хэрэгжүүлэх төлөвлөгөө салбар яамнаас боловсруулж буй хуулийн төслүүдийн талаар Хинтээ аймгийн онцгой комиссийн гишүүдэд мэдээлэл өгөн ажиллалаа. Тус уулзалтын үеэр мал эмнэлгийн гэрчлэгээ олохоос өмнө отрын бүсээр явахгүй байх, отрын бүсийн захиргааг Дэлгэрхаан суманд биш Хэрлэн Баян улаанд байрлуулан ажиллуулах зэрэг саналуудыг хэлэлцсэн байна. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд зүүн бүсийн Хинтээ аймгийн төв Хэрлэн, Батноров, Бэндэр, Жаргалтхан, Бор өндөр сумдыг орон нутгийн хөгжлийн төв байна хэмээн заасан байна. Эдгээр сумдад сум суурин таталцсан хөгжихөөр тооцож аж ахуй, хүнсэх, хөнгөн, бичил, жижиг дунд үйлдвэрлэл, хоршоо, дотоодын худалдаа үйлчилгээг хөгжүүлэхэд орон нутгийн төвийг байгуулна гэлээ. Тухайн төв нь зөвхөн барилга байгууламж барих биш, мах, сүү, түүхийн эдийг ангилан ялгах, техник, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг шинээр бий болгон ажиллахыг 2026 онд хөтөлбөртөө багтаасан хэмээн хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны сайд Бадамсүрэн хэллээ. За тэр суманд одоо үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүдийг одоо дэмжихтэй. Тэгээд энэ орон нутгийн хөгжлийн төв гэдэг зүйлийг байгуулах. Төв гэхээр байшин барилга гэж ойлгож болохгүй. Энэ төв маань үндсэндээ одоо энэ одоо дөрвөн сумынхаа голд ийм төсөл хэрэгжүүлнэ гэсэн үг бид. Энэ яах вөхөр одоо энэ мах, сүү, малын гаралтай түүхийн эдийг ангилан ялгадаг те. Энд одоо малчтад мэдээлэл одоо сурталчилгаа одоо өгдөг, техник, тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчлэгээ үзүүлэх энэ хувийн өвчлүүдийг дэмжиж зөвлөх үйлчлэгээ үзүүлж ажиллах ийм одоо бүтцийг цоо шинээр бид нар одоо байгуулж ажиллуулахаар одоо зорж байна. Ингэхгүй бол яг үндэ бид нар одоо түүхийд малчны хотноос ногоочд харилмжтын одоо тэр талбайхаас гарснаас эхлээд экспорт хүртэлх энэ бүх одоо гинжин илгээ үе шатыг бүхэлд нь бид нар зөв одоо оншилж яг хаана хамгийн их өртөг шингэж байна, хаана хамгийн их үн нэмэгдэж байна, те хаана хамгийн их ажлын байр гаргаж байна гэдгийг одоо цогцоор нь ингэж л одоо шинжлэх. Тэгвэл эхний ээлжинд бодиттой энэ сум дундын төвүүд дээрээ энэ одоо төслийг хэрэгжүүлж ажиллах. Тэгээ эндээсээ загвар аваад бусад сумд нь одоо энэ одоо жишгээр тэг хөгжүүл энэ зорилтыг л одоо дэвшүүлж байгаа. Тэгээд манай ажил бол энэ өргөн удам нутагта Монгол улсын хувьд бол одоо бүх сум суурьнд л одоо бидний ажил одоо өрнөх ёстой манай яамны хариуцах ажил. Ягаад гэвэл хөдөө малчид харилцаас гадна сумын төвд байгаа, аймгийн төвд байгаа жижиг дунд бизнес эрхлэгчид хошоо тэ одоо хүнс хөнгөн үйлдвэрүүд гээд энэ зүйлүүдийг бид одоо бодлогоор дэмжиж мэдээлэл өгч одоо ажиллах нь бол бидний үр хүчээс ингээд ажиллаж байгаа. Маш тодорхой. Нэгдүгürt бол хөнгөлтөө зээлийн бодлогоор дэмжинэ. Ягаад гэвэл эргэлтийн хөрөнгө нь одоо аж ахуйн нэгж иргэдэд хамгийн хэрэгтэй бол шүү дээ. Хүн болгон тийм одоо өвлөгцсөн хөрөнгө байхгүй шүү дээ. Тэгэхээр нэг хоёрт нь дэд үтцээ дэмжинэ. Яг таны сая хэлж байгаа шиг одоо ийм одоо нэгдсэн шугам сүлжээ те одоо энэ борлуулалтын цэгүүд гэдэг энэ зүйлийг нэг удаа төрийн эзэмшилтэй байх тийм үү. Тэгээ үйлдвэр технологийн парк гэдэг бүр одоо том түвшинд авч үзвэл. Гуравт нь бол газар болголтоор дэмжинэ. Тэгээ бид нар одоо шинэ хууль эрх зүйн орчинд одоо саналаа одоо тусгаад ингээд боловсруулад үзэл баримтлалаа батлуулах гэж байна. Энд бол иргэдэд нөгөө 0.7 газар амьдрахтан зориул нэг удаа төрөөс үнгүү өгдөг шиг нэг удаа 1000 м2 буюу 0.1 га газрыг бичил жижиг дунд үйлдвэр эхлэгчдэд нэг удаа тодорхой болцолтойгоор дуудан худалдааг үн төлөргөө өгье. Монголд одоо газар их байна. Энийг эргэлтэнд оруулъя. Хүн бүрийг одоо ийм хөрөнгөтэй болгох тийм энэ суурийг тавья. Дөрөвт нь бол татврын одоо хөнгөлтөө бодлого. Тавд нь бол төсвийн болон одоо уул уурхай энэ худалдаа авалтанд одоо энэ дотоодын худалдаа үйлчилгээ те одоо үйлдвэр эхлэгчтэй. Тэгэхээр зөвхөн үйлдвэр гэж ойлгож болохгүй. Жишээлбэл эрүүл мэндийн үйлчилгээ бол үйлчилгээнд орно. Энийг одоо уул уурхай компани төсвийн те хэмжээнд дэмжих ёстой. За хамгийн сүүлийнх нь бол экспортод дэмжих. Одоо Евразийн төр хэлцээргээ байгууллаа. Энэ хэлцээрийг бид өөрсдөө дотоодоо зөв зохион байгуулалт хийж түүхийд бэлтгэхээс эхсүүлээд одоо үйлдвэрлэх гүн боловсруулалт хийж экспорт хүртэлх шатанд нь бид онцгой анхаарахгүй бол энэ Евразийн хэлцээрийг бид нар Монгол улсад ашигтай болгоход хүнд 180 сая хүнтэй зах зээл татваргүй экспортлох боломж бидэнд бүрдлээ. Нөгөө талаас тэр орнууд бас манад татваргүйгээр юм оруулах боломж өгчээс 367 төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүн эндээс 90% нь манай хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарынх. Тийм учраас бид нэр ерөөсөө тэр экспорт гэдэг эцсийн цэгээс нь өнөөгийн энэ одоо түүхийд бэлтгэх энэ үйл ажиллагаанд оролцож байгаа
одоо бүх хүнтэй л одоо бид нар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллах те энэ төрийн үзүүлэлт эмчилгүүдэд дэмжих энэ бодлогоор л одоо явах. Гэхдээ энэ дээр бол асар их санхүүжилт одоо хөрөнгө хэрэгтэй болно. За энийг хаанаас гаргах вэ гэдэг асуудлыг мэдээж хүмүүс асууж байгаа. А энийг нөхөн сэргээгдэггүй төрийн нийтийн өмч болох уул уурхайн баялагаас одоо оруулж байгаа энэ одоо өгөөжөөс бид нар энэ хүн бүрийн хийж чаддаг нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуй хүнс хөнгөн үйлдвэр бичил жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ дотоодын худалдаа үйлчлэг дэмжихэд зориулдаг ийм хөнгөлтөө зэлийн их усүр болон дэд үтцээр одоо дэмжлэг үзүүлдэг ийм одоо үндэсний баялагын сангийн хөгжлийн санг одоо мөнгөжүүлж эндээсээ оруулдаг болох энэ л одоо зорилтыг тавьж байгаа. Хүнсгүдэн аж ахуйн сайд Хинтээ аймагт ажиллах үеэрээ хүндсэн нэгэн асуудал нь сар шинийн баяраар малчтад олгох авраг малчин, тариаланч хамт олон сайлчин хэмээх шагналуудын шалгуурыг өндөр болгоно гэлээ. Учир нь малчид илүү өөр төвшний техник хэрэгсэл, эцэг малтай болох сүүлийн үеийн малын хашаа гэх зэрэг өөртөө хэрэгцээтэй зүйлсийг сонирхдаг болсонтой холбогдуулан ашиг шим, олсон орлого, төлсөн татвар зэргээр сонголтууд сонгуулан биетэй бодис шагналаар шагнах хэрэгтэй гэсэн юм а. Тэгээ манай нэг хоёр төрлийн гол шагнал өгч байгаа. Нэг нь бол сар шинийн баяраар улсын одоо аврах малчин, тариаланч хамт олон фермер гэдэг сайлчин. За энэ шагналыг нэгдүгээрт бол одоо шалгуурын өндөр болгож байгаа. Ашиг шим, олсон орлого, төлсөн татвар гэдэг. Тухайлбал одоо топ 100 аж ахуй нэгжид танхимаас шалгаруулдаг шүү дээ. Энд бол төлсөн татвараар шалгаруулдаг. Тэгэхээр бид нар энэ одоо эдийн засгийн тал руу илүү анхаарна. Хоёрт нь бол гол оруулж өөрчлөсөн шагналыг үн цэнтэй болгоно. Тэгээ одоо улаан халцтай гэр гэдэг зүйлийг бид улаан халцтай бүрээсийг нь бол малчтай өгнө. Малчид өөрсдөө одоо гэр дээрээ те дахин одоо бүрж болно. Тэргүүрээ ялгагдсан шүү дээ. Одоо алдарт уяач чинь нөгөө бүч малгаараа ялгардаг үстэй те. Тэрэн шиг энэ одоо нэр хүндтэй те шагнал. Яг тэгвэл малчид маань ингээд өөр одоо зүйлийг хүсэж штэ. Илүү одоо дэвштэд техникийг хэрэглэмээр байна. Одоо өөрсдөө энэ одоо эрчим хүчний одоо энэ одоо интернетийн шинэ эсвэл сайн үйлдвэрийн одоо эцэг малтаа болмоор байна тийм үү. Малынхаа одоо тавлаг байдлыг хангасан юм битүү одоо сүүлийн үеийн юм одоо хашаа байна шүү дээ. Хүлэмж хэлбэртэй ийм хашаатай аж болох бодолтой хүн байна. Тэгээд одоо нөгөө интернетийн одоо Starlink-тэй аж болох одоо саналтай хүн байна тийм. Тэгэхээр ингээд сонголт өгнө. Тэгээд авраг малчаа шалгарсан хүнд баяр хүргээд та эдгээр одоо шагналуудаас алийг авах вэ? Бид илүү бэлэн мөнгө авах олж болно л доо. Гэхдээ гол нь тэр хэрэглээг дэмжихээс илүүтэй энэ одоо шагналаараа дамжуулж бусад малчт нь авраг малчин маань ийм интернет хэрэглэдэг юм байна. Одоо малдаа ийм дэвшилт технологи тэгээ өөрийнхөө хөдөлмөр хөнгөвчлөх одоо ийм тоног төхөөрөмж хэрэглэдэг юм байна гэдгийг үлгэр жишээ авч тэр авраг малчны нэг адилаар одоо ингэж одоо өөрийгөө одоо технологийн дэвшлийг л одоо хэрэглэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ энэ тал руу нь явж байгаа. За 3 дахь нь бол 2000 малчин тутамд нэг одоо авраг малчин одоо шалганаг тодорхой болгож. Тэгэхгүй бол хин их одоо лоббитой гэх юм уу те. Тэр нь одоо аймагт 10 хэдэн одоо авраг малчин те шалгаруулдаг. Зарим нь одоо цөөхөн байдаг. Ийм байж юусоо болохгүй. Тэгээд нэг одоо гишүүн гэдэг юм уу, сайд гэдэг юм уу, нэг даргад одоо хандаж те одоо ингээ хөөцөлдөг ийм байж болохгүй шүү дээ. Шагнал гэдэг чинь ингээ хөөвөн хөөцөлдөд одоо аваад байдаг ч хэд биш. Чинь яг шалгуураараа нэр хүндтэй нутаг орондоо одоо хүлээн зөвшөөрөгдсөнтэй ийм байх хэвээр. Хоёр дахь нь бол манай нөгөө салбарын шагнал байгаа. Одоо тэргүүний ажилтан жуухч. За энэ шагналыг бол бид нар одоо эрс одоо цөөрүүлж одоо шалгуураа хангасан хүнд л олгоно. Энийг бол би олон нийтэд зарлж байгаа. Тэгээд энэ дээр тодорхойлсон байгуулга нь энэ ажилтнаа өөрөө тодорхойлсныхоо хувьд хэрвээ шагнагдах юм бол шагнах ёстой. Мөнгөн шагналаар. Тус уулзалтын үеэрээ хүнсгүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны сайд Хинтээ аймгийн жижиг дунд бизнес эрхлэгчтэй уулзахад Бэнтэр сумын зөгийн инхчим импортоор орж ирж буй зөгийн балыг оруулж ирэхийг багасгах хэрэгтэй хэмээн саналаа хэллээ. Учир нь орон нутагт болон Монгол улсад зөгийн балны хэрэглээ чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлэх ур чадвартай зөгийчд олон байгаа ч тэрхүү импортоор оруулж ирсэн зөгийн балыг эргээд хэрэглэх тохиолдол их байгаа хэмээн саналаа дэвшүүлсэн байна. Тэгээ одоо энэ жил бид зөгийн балны чанарын жил болгоод энэ жил одоо үйл ажиллагаа явуулахад зөөгчд маань ярилцаад тэгээд тийм л үйл ажиллагаа явуулж байгаа хамтаа. За манай хоршооны хувьд болохоор 24 онд байгууллагада бүтээгдэхүүнүүдээ үйлдвэрлээд одоо жижиг дунд үйлдвэрсэн манайх нөгөө урт хугацааны хөнгөлөлтөд зээл аваад үйл ажиллагаа ер нь тэгээд үндсэн хөрөнгөө нэмэх савлгааны байр барих югаар зээл аваад тэр үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь бол урт хугацааны хөнгөлөлтөд зээл нь биднэрт их үр дүнтэй ашигтай. За манайх 78 сая төгрөгийн хөнгөлөлтөд зээл авсан. Хугацааны хувьд 5 жил, эхний 1 жил нь болохоор үндсэн зээлээс чөлөөлөөд дан хүүгээ төлөө явуулжсэн. Одоо үндсэн зээл рүү ороод
ер нь хэвийн төлөлттэй явж байгаа. Ер нь Монгол зөгийн балны хэрэглээг сайжруулах, импортын балны юуг жоохон багасгах тэр тал руу чиглэж ажиллах. Тэгээд ер нь яаман дээр ер нь зөгийн балны хариуцсан мэрэгчлэлтэн байдаг юм уу үгүй юм уу, ер нь цаашдаа ер нь үндэсний хөтөлбөр болгох чиглэлээр ер нь зөөгчд ер нь ажиллаж байгаа. Тэр талаараа хүсэлтээ тавина. Ер нь яг бас санхүү тал дээр л жоохон өндөрлөлттэй болохоос ш бусдаар ер нь гайгүй. Ер нь зөөгчд маань чадвар сайтай болцсон, зөгийн балны үйлдвэрлэл жилээс жилд нэмэгдэж байгаа. Цаг уурын нөлөө бас их нөлөөлнө зөөгчд биднэрт. Тэгээд тэр тал маань тэгээд ер нь зөөгчдийн л ур чадвар аягүй сайн. Хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд Бадамсүрэн хөдөө аж ахуйн салбарын 2025-аас 2026 оны өгүүлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай засгийн газрын 56 дугаар тогтоолын хүрээнд 2026 оны 1-р сарын 7-оос эхлэн Хинтээ аймагт ажилласан бол цаашид Дорнод Сүхбаатар аймагт ажиллах юм а. Дараагийн мэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмшүүлэх салбар дундын уялдааг сайжруулах хянах зорилгоор боловсролын яамнаас шалгаруулдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллагаар Хинтээ аймгийн Тэмүүжин сургууль шалгарсан байна. Шагналыг гардуулахаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хамт олон биечлэн ирж сургуулийн орчинтой танилцсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад хүртээмжтэй оны шилдэг боловсролын байгууллагаар Хинтээ аймгийн Тэмүүжин сургууль шалгарлаа. Тус сургуульд аутизм, Дауны синдром зэргээр онцлогдсон тусгай хэрэгцээд 25 хүүхэд суралцаж, хил засал болон хөдөлгөөн заслын ангийн мэргэжлийн багшийн удирдлагаар ганцаарчилсан сургалтад хамрагдж байна. Хөдөлгөөн заслын анги нь үйл ажиллагаагаа 4 дахь жилдээ амжилттай өргөжлүүлж байгаа бөгөөд хүүхдүүдэд хэрэгцээтэй хэрэглэгдэхүүнийг хувьсах зарлаар ирдэг 1 сая төгрөгөөр хангадаг юм байна. Шагналд бол бид нар энэ жил анх удаа байгууллага тодорхойлж байгаа. Тэгээ мэддгүйс байгууллага шалгаруулдаг юм байна. Танах тайлангаа ирүүл явуулаа гэж аймаг орон нутгийн удирдлага хэлсэн. Тэгээд удирдамжийн журмыг олж авч байгаа. Тэгээд журмынхан дагуу хийж байгаа ажлуудаа л бичиж илгээсэн байгаа. Хил заслын танхим бол өнгөрсөн хичээлийн жилээс. Хөдөлгөөн заслын танхим бол одоо энэ жил 4 дахь жилдээ. Ер нь хүүхэд хөгжлийн танхим нэрээрээ ном унших кабинеттэй, хэлэлцүүлэг хийх болонтой, сургалтын болонтой. Дээрээс нь ер нь одоо 4 жил дараалаад энэ тусгай хэрэгцээтэй хүүхдүүдэд зориулсан нөгөө хувьсах зардлаараа мөнгө ирдэг болсон шүү дээ. Манай дээр бол 1 сая орчим төгрөг ирдэг. Тэрийгээ л яг энэ хүүхдүүдтэй зарууд тохирсон хэрэглэгдэхүүнээр нь хангаад ингээд хөдөлгөөн заслын кабинет бол одоо 4 дахь жилдээ ажиллаж байгаа. Ер нь ер нь бол жоохон байдаг шүү. Хүүхдээ хүлээн зөвшөөрч чадахгүй эсвэл ингээд утсаар их тоглосноосоо болсон ч гэдэг юм уу тийм ээ, ингээд хүлээлттэй онцлуулахгүй байгаад байдаг. Тэгэд онцлуулчвал уг нь өөрсөнд нь хэрэгтэй. Яагаад гэвэл багш яаж ажиллах арга зүйгээ сонгочихно, эцэг их ямар үүрэгтэйг ингээд зөвлөө заагаад өгчихно. Бас тодорхой хэмжээгээр бид нар чинь туршлага хоригдлуулад л шүү дээ. Дээрээс нь одоо тухайн гэр бүлд одоо сэтгэл зүйчийн зөвлөгөө хүрдэг. Мэдээж бас тэр асуудлуудыг тайван хүлээж авдаг гэр бүл бас байхгүй хэцүү шүү дээ. Эхний үедээ бол цочирдно. Тийм учраас тэр гэр бүлээр нь одоо сэтгэл зүйн зөвлөгөөнд хамруулдаг. Ер нь бол ээж аауд хүүхэд чинь бусдын хүүхэдтэй одоо ах нар шигээ, дүү нар шигээ, эгч нар шигээ ч юм уу байж чадахгүй л бол зайлшгүй одоо онцлуулж явах хэрэгтэй. Тэр энэ мал нийгэмд зөвхөн манай аймагт, зөвхөн манай сургуульд ийм байгаад байгаа юм биш шүү дээ. Дэлхийд даяараа одоо энэ тусгай хэрэгцээтэй хүүхдүүд бол маш ихээр төрж байгаа. Энэ нийгэм юунаасаа болоод байгаа тэрийг бол би мэдэхгүй. Тэгэхээр тэрийг бол хүлээн зөвшөөрөд яаралтай онцлуулаад яг зөв арга зүйгээр зөв боловсролынхаа байгууллагуудтай хандаад хамтраад ажиллах юм бол бидний ирээдүй, бидний хүүхдүүд хинэн ч ялгаагүй тэгш хэрэгтэй, тэгш хөгжих боломжтой шүү дээ. Тэмүүжин сургуулийн хил заслын ангид одоогоор 30 гаруй хүүхэд хамрагдаж байна. Тэдний ихэнх хүүхдүүд авиаг зөв дуудаж чадахгүй, мөн ярианы бэрхшээлтэй гэж онцлогдсон. Тэрээр хүүхдүүдийг багаас нь тайван орчинд байлгаж, тогтмол ярилцах, сэтгэл зүйг нь дэмжүүлээд ээрэлт багсаж, авиагаа зөв дуудах чадвар аажмаар бүрэлддэг хэмээн Тэмүүжин сургуулийн хил заслын багш зөвлөж байна. За нийтлэг тохиолдож байгаа бэрхшээл нь дандаа авиан
одоо согогтой тий. Жишээлбэл одоо эрус хийгэлээр дууддаг, эсийг дэгээр дууддаг нилээ одоо 5-6 авиа гүйгүүлэгчийг одоо хэлж чаддгүй ч гэдэг юм уу тийм хамгийн одоо нийтлэг тохиолдож байгаа бэрхшээл нэг нь. За хамгийн одоо хүнд гэдэг нь огт ярьдаггүй тий. Тэр нь нөгөө тархины одоо гэмтлээс үүсэлтэй тий одоо бэрхшээл бас хитэд тохиолдно. За бас нэлийн ахлах ангийнханд тохиолдож байгаа бэрхшээл бас эрүү. За эрүүгээсээ болоод нийгмийн харилцаанд оролцох чадвар одоо сулж байдаг юм уу? Тиймэрхүү бэрхшээлүүд л ЕБС-ийн хүүхдүүдэд харьцангуй илүү тохиолдож байна. За үр дүн гэх юм бол тухайн хүүхдийн бэрхшээлээ шалтгаалаад за арилж болно те альсгүй л одоо бэрхшээл маань нөгөө саарч болох нь байна. Тэгэхээр одоо ганц одоо эр үсгийг л одоо хэлж чаддгүй хүүхэд маань хичээлийн жилийн төгсгөлд бол бүтэн хэвийн одоо болох ингээ бүрэн боломж байгаа. За тэдгээр хүүхдүүд бол бас нилээдгүй ингээ үр дүн гарцсан. Тэгээд одоо 5-6 гүйгүүлэгчийг хэлж чаддгүй хүүхдүүд маань одоо 3 гүйгүүлэгчийг одоо төслөөрч хэлж чаддаг ч гэдэг юм уу те. За засарсан гүйгүүлэгч нь 2 ч гэдэг юм уу. Иймэрхүү дэвшилттэй үр дүнгуудлууд нилээдгүй гарсан. За эрүү гэдэг маань бас ямар ч хүн бас эрүү болох боломж байдаг. За тэрэнд одоо гэр бүлийн хамгийн чухал нь гэр бүлийн тайван уур амьсгал хэрэгтэй. Тэр хүүхдийг айлгаж зочоохгүй байх хэрэгтэй. Тэ сэтгэл зүйн байдлаар нь одоо дэмжлэг одоо нилээдгүй ингээ шаардлагатай байдаг. Тэгэхээр эцэг эхчүүд юун дээр анхаарах юм гэхээр хүүхдтэй ерөөсөө сэтгэл зүйн тайван уур амьсгалыг маш сайн бүрдүүлэх хэрэгтэй. За дээр нь нэмээд миний хүүхд чийж чадж байгаа өөрийнхөө хэмжээнд ингээ мундаг байгаа гэдэг ийм сэтгэл зүйн дэмжлэгийг тогтмол өгч явах хэрэгтэй. За тэгээд эмчийн хяналтанда тогтмол үзүүлээд одоо эм хэрэглэх шаардлагатай бол эмээ хэрэглэнтэй хил засалд одоо явах шаардлагатай бол бэрхшээл одоо даамжрахаас нь өмнө мэргэжлийн одоо байгууллагт ингээ хандах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тухайн орон нутагт эдгээр хүмүүсийн эрх хэрэг дэмжигдэж буй хяндаг байгууллага бол хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөл юм а. Боловсролын яамнаас дүгнэгдэн гарсан эдгээр шагналуудыг хүртэж буй газарт хурж очин хийж хэрэгжүүлснэг хянснараа бусад сум орон нутагч мөн санаа авч хэрэгжүүлэх боломжтойг энэ оноос эхлэн өөрсдийн биеэр очиж танилцдаг болсон байна. Бид нэр бол үндсний зүйлийн гишүүд. Бид нэр бол одоо салбар дундын уялдаа холбоог сайжруулах хянах, салбар дундын одоо хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн үзэл баримтлалыг хэрхэн мөрдөж хэрэгжүүлж явж байна гэж хяндаг байгууллага. Тийм учраас энэ удаагийн шалгаруулалтанд энэ Хинтээ аймгийн одоо Тэмүүжин цогцлоор шалгарсан боловсролын яамнаас шалгарч ирсэн шалгуулалт. Бид нэр энийг явж үзэж харж ингэж олгож байгаа нь юу гэхээр зэрэг эднээс гарсан туршлага нь бусад аймагуудад бусад мэргэжлийн адилхан сургуулиудад яаж нөлөөлөх юм бэ? Эндээсээ аваад хэрэгжүүлж шинэ оновчтой санаанууд юу байна вэ гэдгийг яг телевизэд хамт олон та бүхнээр харуулад ард түмэнд хүргэх ийм зорилготой явж байгаа. Өмнө нь бол зүгээр бүгдийн дуудж ирээ засгийн газрын ордонд ингээд шигнэ явуулцдаг байсан. Тэр үл яг ордонд орж байгаараа нэр хүртэнтэй боловч ямар шинэ бүтээл гаргасан юм бэ гэд нь нийгэмд хүртээлгүй байсан. Тийм учраас нийгэмд хүртээлтэй болгохын тулд ард түмэн эцэг их тэгээд ижил хэмжээний сургуулиуд хардаг болог ингэсэн манайх энэ байгаа. Өтүүд энийгээ сайжруулчих юм байна гэдэг ийм шинэ дэвшилтэд аргалуудыг гаргаач гэж бид нэр зорж явж байгаа. Дэх үед бол яг манайх нэг социалист нийгмээс ардчилсан нийгмээр орж улсууч зах зээлийг шилжээ тийм ээ. Тэр үед бол нэг санхүүгийн эдийн засгийн байдал тэгээд нийгэм хамт олноос ичдэг тийм ээ. Хүүхдээ нуун дарагдуулдаг тийм үеуд байсан. Одоо энэ конвенцэд нэгдэн орсноороо тухайн хүүхдээ болсноороо би хүүхдээ одоо нийгмээс тусгаарлахтай биш юм байна. Нийгэм хамт олон дотор нь ороод хүүхдээ боловсруулах хэрэгтэй юм байна. Хичнээн өвчин гэдэг зүйл бол хүнд хүсч ирдэг, хийсч ирдэг учраас ирсэн тэр зүйлийг нь зөв нийгэмшүүлэх, зөвлөвшүүлэх, өшөө цаашдаа сурж боловсрохт нь хүртэл дэмжлэг үзүүлэх тал дээр нь бид нэр тавьж байгаа учраас энэ бол мундаг хүртээлтэй байгаа. Маш сайн явж байгаа. Одоо эцэг эхчүүд манайд ийм хүүхэд байна. Энийг яаж онцлуулах вэ? Ямар сургалтууд авах вэ гэдэг ийм янз бүрийн одоо системээр бидэнд ханддаг болчиход байж байгаа. Боловсролын яамнаас Монгол улсын хэмжээнд зохион байгуулсан шалгаруулалтаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад тэгш боломж олгох, боловсролын орчин бүрдүүлэх чиглэлээр
Бодит үр дүн гаргасан байгууллагаар өмнөх онд орон нутгаас Дорнод аймаг шалгарч байсан бол энэ удаад Хинтээ аймгаас шалгарсан байна. Дараагийн мэдээ. Монгол үндэсний мөсөн шагаан холбооноос зохион байгуулдаг Эрдэнийн цомын төлөөх харвааны 2026 оны тэмцээнийг Хинтээ аймгийн Төв Чингис хотод энэ амралтын өдөр зохион байгууллаа. Тэмцээнд 4 аймаг 6 дүүргийн 200 гаруй харваачид цэц мэрэгнээ сорьсон байна. Хинтээ аймгийн засаг даргын Ивэлдор зохион байгуулагдсан тус тэмцээнийг Чингис хот Хэрлэнголын хөвөөн дээр 2 өдрийн турш зохион байгуулан Эрдэнийн цомын эддийг тодрууллаа. Энэхүү тэмцээнд Хинтээ аймаг 10 сая төгрөгөөр ивентэтгэн оролцсон бөгөөд цаашид үндэсний уламжлалт болсон наадгааг хөгжүүлэхэд анхааран ажиллана гэлээ. За манай Хинтээ аймгийн хувьд бол түүхэн аялал жуулчлалыг тэргүүлэх салбараа болгож байгаагийн хувьд энэхүү тэмцээнийг энэ жил бид нэр аймагта зохион байгуулж байна. За энэ өндөр хааныхаа ингэрт өргөн эрдэнгийнхаа хөвөөнд энэ тэмцээнийг бол зохион байгуулж байна. Дэлгэр жаргалантынхаа өндөд. За энэ бол одоо Түүх томгийн өлгийн нутгаа. Нэгдүгээрт Хэрлэнгол бол одоо Монгол улсын хамгийн урт гол. Гадаад одоо далаа нурц утгаснараа бол одоо хамгийн урт гол. 3 голын нутаг гэж ирдэг. Энэ утгаараа бол одоо Хэрлэн он туул гэж ирдэг. Тэгээ энэ утгаараа бол Хэрлэн гол дээр одоо энэ мөсний одоо шагаан одоо нааданыг зохион байгуулж байна. Хоёрдугаар бол энэ жил бол Их Монгол улс байгуулагдсны 820 жилийн ой тохиож байгаа. Энэ утгаараа бол энэ одоо энэ 2026 оны эхний он гарангууд одоо энэ сайхан түүх соёлын өв болсон энэнийг хүү тэмцээнийг зохион байгуулж байгаараа онцлогтой болж байгаамаа. Тэгээд аймаг орон нутгаас энэхүү арга хэмжээг бас дэмжиж хамтарч олон байгууллагууд одоо энэ тэмцээнд оролцож байгаа. Эрдэнийн цом булаалтах тэмцээн Хинтээ аймагт болж байна. Энэ бол одоо бас шилдэг цомуудын шилдэг багуудын цом булаалтах тэмцээн. Арангаа аймаг ер нь бол одоо энэ үндэсний спортыг нэлээд сайн төлөвлөгөө хөгжүүлж байгаа зэрэг нэг. Улаанбаатар хотын 5 дүүрэг 4 аймгийн баг тамирчид нийтдээ 200-аад баг тамирчид ирсэн. Тэгэхээр үндэснийхээ өв соёл болсон энэ спортыг хөгжүүлэлт дэлгэрүүлэхийн төлөө хойч үдээ бас өвлүүлж өгдөхийн төлөө Хинтээ аймгийн хан эдийн мөсөн шагаан холбооны бид ажиллаж байгаа. Тэгээд Чингис хот зохион байгуулагдсан бол энэ одоо сайхан ононгуудынхаа мөсийг эзэнтэй байлгая, уугаа хадуулдаг болгоё гэсэн энэ сайхан боломж нөхцөлийг л бүрдүүлэх гэж ажиллаж байна. Тэгээд одоо Чингис хотын дарга бол холбоогоо байгуулъя. Энд одоо бас байгууллагуудын аваргыг Чингис хотынхаа аваргыг зохион байгуулах ийм одоо санаачлагыг гаргасанд бас баяртай байна. Эрдэнийн цом булаацалдах тэмцээнд 4 аймаг 6 дүүргийн 200 гаруй тамирчид үүнээс улсын цолтой 20 гаруй мэрэгцүүл 2 өдрийн турш өрсөлдлөө. Тэмцээний хамгийн залуу харваач нь 11 настай байсан бол хамгийн ахмад харваач нь 72 настай тамирчид оролцлоо. Эрдэнийн цом тэмцээн маань ерөнхийдөө 2001 оноос эхлээд явагдаж байгаа. Ерөнхийдөө одоо цомын төлөө тэмцээн. Цомоо одоо Эрдэнийн чулуугаар хийсэн. Тэгээд тэнд мэрэгсэн ийм учиртай ийм тэмцээн байгаамаа. Ер нь бол аймаг дамжаад ер нь тэгээд тухайн үеийнхээ одоо нэг хүмүүсийг одоо холбоогоо сурчлан таниулъя, шагаагаа бас хөгжүүлъя гэдэг ерөнхийдөө бол одоо наглан суралцж байгаа аймагуудаараа энэ бол тойрч юмж. Хан эдийн нутагт данхуудаа энэ улсын чанартай тэмцээн зохион байгуулж өсвөрийн улсын аврах шалгаруулах тэмцээн цуг болж байгаагаа бас онцлог байна. Орон нутгийн удирдлагуу сайн байна. Ариун мөнс засаргатай хамт олон тэгээд одоо энэ зохион байгуулалт хороо байгуулсан байна. Ажлын хэсэг энэ ажлын хэсгийнхэн бас сайн ажиллаж одоо энэ тэмцээн бол одоо өндөр зохион байгуулалттай одоо зохион байгуулагдаж байна. Эрдэнийн цомын эд дээр 2025 оны аварга баг болох Чингэлтэй дүүргийн хан гард клуб дахин тэргүүлж энэхүү цомоо үрд хадгалан үлдэх эрхтэй боллоо. За Улаанбаатараас үндсэндээ нэг 10 гаруй баг ирсэн. Тэгээ манай энэ хан гард баг энэ жил одоо бас энэ тэмцээнд дахин төрүүлээд энэ цомоо бас үрд хадгалахаар болж байгаа шиг байна. 2018 оноос хойш Улаанбаатар хотод энэ цом авагдаг байсан. Бид нар найдлан бас энэ алтан цомыг аваад энэ жил одоо 2 дахь үрд хадгалж байгаамаа. За манай багчтай ерөнхийдөө одоо 90 сайхан залуу харваачтай. Ер нь бас улсын мэрэгэн байна, хошоо мэрэгэн байна, улсын даяар дурсах мэрэгэн. Тэгээд Улаанбаатарын баг ер нь их сайн хүмүүс бүрдүүлж оролцоод энэ тэмцээнд амжилттай оролт төрүүллээ.
Хинтээ аймагт энэхүү тэмцээн 2014 онд зохион байгуулагдаж байсан бол энэхүү 12 жилийн дараа Хэрлэн голынхоо хөвөөнд тэмцээнийг өндөр хэмжээнд зохион байгуулж чадсан юм а. Хинтээ аймагт мөсөн шагаан харвааг анх Монголын үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Дамдан хөгжүүлж үндэс суурийг нь тавьж байсан бол өдгөө олон тэмцээнд оролцож нутгийнхаа нэрийг гаргаж байгаа тамирчид цөөнгүй байсаар байна. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэн фото мэдээнд анхаарлаа хандуулно. Монгол улсын ардчилсан шинэ үндсэн хууль батлагдсны 34 жилийн өв тохиолдуулан үндсэн хуулийн агуулга иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой уншлагын арга хэмжээг Хинтээ аймгийн нийтийн номын санд байгууллаа. Хинтээ аймгийн нийтийн номын санд зохион байгууллаа. Арга хэмжээний хүрээнд үндсэн хуулийн ном товхимлын болон Хинтээ аймгаас сонгогдсон 23 депутатын түүхэн зургийн үзэглэн монгол бичгээр бичсэн үндсэн хуулийн бүтээлүүдийг танилцуулж монитор уншлагын уралдаанд зарлаж шилдэгүүдээ тодрууллаа. Аялал интерактив хичээлийн багш бэлтгэх сургаалт Хинтээ аймгийн Чингис хотод эхэллээ. Сургалтаараа бага боловсролын мэрэгжилтэн багш нараа интерактив захин контентуудыг өөрийн хичээлдээ бүтээлч байдлаар хэрэглэх, хичээлийг илүү сонирхолтой, үр дүнтэй бэлтгэж чадвал суралцах бөгөөд туршлагаа бусад багш нартаа түгээн дэлгэрүүлэх зорилготой юм а. Өндрхаа мэдээллийн хөтөлбөрийн төгсгөлд үзэгч та бүхэн 18 сум 4 тосгоны цагаагаар мэдээг хүлээн авч үзнэ үү? Мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа.